Леер буюу давхаргын тухай хичээлж яашин үргэлжлүүлье. За бид нар өмнөх жилүүдээр энэ морины сүйдэр зургийг гаргаж авсан. За одоо далавчны зургийг бий болгоё. Ингэхийн тулд нэг документаас нөгөө документ руу леерийг яаж шилжүүлэх үү, move хийх үү гэсэн үйлдэлийг үзье. За 3 аргаар хийж болно. За энд шувууны дүрстэй тийм зургийг нээсэн байна. За тэгээд марки буюу selection сонголтын хэрэглүүрээ идэвхжүүлээд select гэсэн зэснээс all гэсэн командыг сонгоно. За тэгээд edit гэсэн зэснээс copy гэсэн командыг сонгож байна. Зохиомж хийж байгаа нөгөө морныхаа зураг руу буцаж ороод edit гэсэн зэснээс paste гэсэн командыг сонгоно. За ингээд Photoshop тусад нь энэ шууны зургийг нэг давхраг болгон гаргаж ирсэн байна. За давхаргынхаа нэрийг wing номер 1 юм эсвэл далавч номер 1 гэж өгч болж байна. За эхний арга нь юм арга. Хоёрдугаар арга нь болохоор за буцаа шууныхаа зураг руу оръё. За тэр идэвхжүүлсэн дөрвөлж хэсгээ болиулахын тулд Ctrl товчийг дарангаа D товчийг дарна. Ихэд идэвхжүүлэг авагдж байна. Баруун панелд байгаа background давхаргаа wing номер 1 буюу далавч номер 1 гэсэн давхарга болгон солиё. Тэгээд зүүн баанд байгаа хэрэглүүрүүдээс move буюу шилжүүлэх гэсэн хэрэглүүрийг сонгоод хийж байгаа зохиомжийнхаа тааб руу зургаа чирч аваачаад за ингэхэд бол марны ман зураг гараад ирж байна. Ингэнгүүт буцаагаад маузныхаа чиг чирээд зургийнхаа гол хэсэгт аваачаад маузны товчийг сулнаа. Ингэхэд бол wing номер 1 буюу далавч номер 1 гэсэн давхарга бий болсон байна. 3 дугаар арга нь болохоор зүүн баганд байгаа хэрэглүүрүүдээс марки буюу тэр дөрвөлжийн тасархай зураастай хэрэглүүрийг сонгоё. За тэгээд зурган дээр эргэж очиод маузныхаа баруун тавчийг товшиход туслах цонх гарч ирнэ. За эндээс duplicate layer гэсэн командыг сонгоно. За тэгээд үүсгэж байгаа давхаргынхаа нэрийг өгөөд destination гэсэн хэсэгт болохоор тэр document гэсэн доор задардаг цонхноос яг аль зураг руу аваачих гэж байгаа сонгоно. Манай тохиолдолд Horse in Solitude гэсэн Photoshop файл байгаа. За үүнийг сонголоо. Окей дарна. За тэгээд зохиомж хийж байгаа зураг руугаа очиод нээхэд бол шувууны зураг маань давхарг болж орж ирсэн байна. За оруулж ирсэн шууныхаа зургийг харцаагаан болгож харагдуулахын тулд энэ давхаргаа дээрээс 3 дахь давхар руу шилжүүлье. Өөрөөр хэлбэл барийн солиё гэсэн үг байна. За энэ битлэр найзуудаа нэг документээс нөгөө документ руу давхаргыг яаж шилжүүлэхийг 3 янзаар үзлээ. За цааш нь өргөжлүүлье. Оруулж ирсэн шууныхаа зураг зориулж цаад морныхаа зураг дээр зай гаргаж өгөх хэрэгтэй байна. За тэгээд зүүн багнаас бидний мэддэг crop буюу тайрах хэрэглүүрийг сонголоо. Дээд талаас нь маус товчийг дарангаа татаад өргөсгөхөд тэр хүүгч цонх дээр хэмжээ нь инчээр гарч ирж байна. За бид нар бол ихэвчлэн пикселээр ажиллах ёстой. Ийм учраас энэ инчийг пиксел болгон хуурах хэрэгтэй байна. За уцаагаад escape тавч дараад Windows зэснээс info гэсэн командыг сонголоо. За тэгээд info панелаас хрээс буюу нэмэх тэмдэх дээр нэг тавшихад эндээс одоо пикселийг сонгох боломжтой болж ирж байна. За ингээд pixels гэсэн мөрийг сонголоо. За тэгээд зургийнхаа дээд иргэнээс маузаараа чирээд H гэсэн утга маань 1894 пиксел дээр очингууд маузныхаа товчийг суулж тавина.
За бидний сая үүсгэсэн зай маань болохоор transparency буюу нэгт харагдалтын байдалтай байна. Үнийг цагаанаар цагаан өнгөөр дүүрэх хэрэгтэй байна. Ингэхийн тулд шинээр layer үүсгээд за тэгээд тэр зүүн баганд байгаа бидний өмнө үтсэн foreground, background, color-ыг сольдог товч дээр нэг товшилт хийгээд layer гэсэн зэснээс new гэсэн мөрнөөс background from layer гэсэн командыг сонгоно. За манай энэ тохиолдолд болохоор цагаан дэвсгэрийн өнгөтэй background өнгөтэй байна. За ингээд хамгийн доод давхраад background гэсэн цагаан дэвсгэртэй нэг давхраг үүссэн байна. Wing буюу далавч нэг гэсэн давхаргаа идэвхжүүлнэ. Шууныхаа зурагтай давхаргыг дээш нь зөөгөөд хамгийн дээдлийн иргэншилтэнд чацуулаад зүүн иргэмээс 136 пикселийн хэмжээгээр байрлуулъя. За тэр дээдлийн иргэмэд тулахад бол ягаан өнгийн зураас яг чацуурч гарч ирж байгааг анзаараарай. Ийм байдлаар бид нар үндсэн зураг дээр зай гаргаж өглөө. За дараагийн хичээл дээр маск гэдэг зүйлийн тухай үзнэ.